Улс төр алж явахад улсын маань нийслэл эрх өвөл хөлдөх нөхцөл байдалтай нүүр туллаа. Монгол Ардын намын эрх даваа гарагт баг хурлаа хийж ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Монгол орны нийт газар нутгийн 76% нь дундаас дээш зэргийн сүлжээлтэд өртжээ. Орой мэндийг өргөө үзэгчтэй Тэнгэр телевизийн доллар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бус мэдээллийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Өнөөдөр улсын хурлын чуулган хуралдах ёстой хуваарьт өдөр гэсэн ч хуралдсангүй. Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдлаа. Дараагийн ерөнхий сайдаар хэнийг хизээ томилох вэ гэдгийг олон нийт чих тавин чагнаж байгаа энэ үед Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж баг хурлынхаа товыг тогтлоо. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар эрх даваа гарагт Монгол Ардын намын баг хурал хуралдаж дараагийн ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм байна. Шинээр томилогдох ерөнхий сайд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн төрд бэлтгэгдсэн хүн байх нь зүйтэй гэж Монгол Ардын намын удирдах зөвлөлийнхэн үзэж байна. Дараагийн ерөнхий сайд хэн байх нь чухал биш, юу хийж чаддаг байх нь чухал. За яг одоо тулж ирээд байгаа эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдлыг даван туулж менеж хийж чадах хүн засгийн газрыг тэргүүлэх зүйтэй гэж Монгол Ардын намын удирдах зөвлөлийнхэн ярьлаа. За Трампын бодлого тарифын дээнээс үүдэлтэйгээр түүхийн эдийн үн унсаар байгаа энэ үед төсөвт тодтгол хийж төрийн бүтцийг цомхон болгохоос эхлээд шинэ ерөнхий сайдыг олон сорилтууд хүлээж байгаа гэлээ. Нөгөөтэйгүүр улсын хурлд сонгогдож чадаагүй дан дээлтэй хүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүнээр томилох нь зохимжгүй гэлээ. За мөн дан дээлтэй сайд нэрэгч танхимдаа ажилуулах ёсгүй гэх байр суурийг илэрхийлж байлаа. Нийгэмд бий болоод байгаа энэ одоо шударга ус байдал ерөнхийлөгч хэллээ шүү дээ. Хүн бишээ хууль засагладаг байх ёстой гэж одоо анх ерөнхий сайд болж байхдаа хэлж ирсэн энэ зүйл маань орхигдсон. Хүний одоо өнгө үзэмжээр асуудлууд шийдэгддэг. Тэгээ эдийн засгийн салбарууд дээр нэлээд хэдэн салбарууд дээр хүндрэлтэй олон асуудлууд үүссэн байна. Энэ бүгдийг яаж шийдэх вэ гэдэг ийм л асуудлаас би бол хүний ярих болов уу гэж бодож байна. Таны дараагийн одоо засгийн газарт орж ажиллаа гэж санал тавил та. Би бол үгүй гэж бодож байгаа. Ер нь ягаад вэ гэхээр засгийн газар одоо бол энэ их хурл дотроосоо явах нь зөв болов уу гэсэн бодол бол надад байна. Санхүү эдийн засгийн хөлөг нэтгтэй байх хэрэгтэй байна. Хоёрдугаарт нь улс төрийн хувьд ер нь ерөнхий сайд бэлтгэгдсэн байх хэрэгтэй. Дурын хүн болчдөг зүйл биш. Би хүний нэр хэлмээргүй байна. Дангаараа гэхээр чи одоо нэг 68 хүнтэй тий. Тэгээд 64 хүнээр хууль баталдаг учраас хэцүү болчихж байгаа юм л. Уг нь бол арчлалын зарчим бол олонх нь ажлаа хийгээд цөөхөн хянаад явах хэрэгтэй. Гэтэл бид нар сая сүүлийн үндсэн хуулиар энэ зарчмыг алдагдуулсан тогтолцоог үндсэн хуулинд оруулсан байхгүй юу? Одоогийн тогтолцоогоор бол ингээд яг Европын орнууд шиг хамтарсан засгийн газар байгуулагдсан зүгээр ямар ч аргагүй юмыг хийчихсэн. Тийм учраас би үндсэн хуулийг ганцаараа эсрэг үзчихсэн. Цаг хугацаатыг харуулж шээ. Одоо бидний өмнө толгараад байгаа Монгол улсын өмнө толгараад байгаа гол асуудал бол эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх хамгийн чухал асуудал байна. Та бүхэн мэдж байгаа шүү дээ. Тийм валютын ханш, манай экспорт ямар байгаа вүлээ. Тэгээд одоо уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үн ямар байгаа вүлээ. Энэ асуудлуудыг шийдвэрлэх нь хамгийн чухал байна. Тэгээс хэн байх нь чухал шүү дээ. Олон улсын нөхцөл байдал тодорхойгүй байгаа учраас олон талаас нь ярилцаж байж Монгол Ардын намынхан эцсийн шийдвэрээ гаргана гэлээ. Улс орны нөхцөл байдал хүндрэлтэй байгаа энэ үед сандал суудлын төлөө санал зөрчилдөж цаг хугацаа алдахгүй байхыг хичээж байгаа гинэ. Өнөөдрийн Монгол Ардын намын удирдах зөвлөлийн хурлаар зөвхөн баг хурлын тов тогтсон биш, кандидатаа тохирч нэгдсэн нэг байр суурьнд хүрсэн гэх таамагч гараад байгаа юм а. Ийхүү улс төр халж байх оронд улсын маань нийслэл Улаанбаатар эрх өвөл хөлдөхөд хүрээд байна. Дулааны 3 дугаар цахилгаан станц дээр гарсан галын улмаас хаан улд үргийн зарим байршлуудад хэрэглэгчдийн дулааны ачаалал 15% буурахаар болсныг хотын дарга Нямбаатар өөрийн цахим хуудасаараа дамжуулан мэдээлсэн. Ингэснээр тухайн байршлууд эрх өвөл хөлдөх бодит эрсдэл үүсч байгааг ч сануулсан. Ийм чинээр байгуулагдах засгийн газрын хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь хотынхоо иргэдийг цахилгаан дулаантай үйлчүүлэх болцоход байна. Эрчим хүчний их үүсвэр нэмэгдэхгүй байгаа хэрн хэрэглэн тасралтгүй өссөр байна. Өнгөрсөн намар нийслэл хувийн хөрөнгө оруулалттай бөөрөлж үтийн цахилгаан станцаас 200 мегаваттыг нийлүүлж эхэллээ гэж хамаг сайд дарга нар очиж
тууз ажиллаж байсан. За гисэн ч энэ нь өдрөөс өдөр төсөн нэмэгдэж байгаа хэрэглээг төр хугацаанд л аргацааж байгаа гэдгийг хэлж байсан. За гэтэл хэдхэн хоногийн өмнө 3 дугаар дулааны цахилгаан станц дээр гал гарсны улмаас 1200-аас 1500 тонн орчим халуун ус буюу 100 гкал дулааны ачаалал 50 мегаватт цахилгааны ачаалал тоглоджээ. За нэг ясандаа өнгөрсөн намар шинээр нийлүүлж эхэлсэн цахилгааны 4-ний 1 нь салхинд хийсэн гэсэн үг. За цаашид яах вэ гэдгийг албаныхан зөвлөлдөж шийдэх юм гин. За юун түрүүнд их усүрээ нэмий хуучирч муудсан хоног хөрөмжөө шинжилээ гэвэл дулааны үнийг нэмэх шаардлагатай гэж Эрчимс Монгол нийглийн захирал ярьлаа. 5 сарын 16-нд дулааны тарифыг нэмэгдүүлэх байх ёстой байтал 1 сарын 1 хүртэл хойшлуулсан. Энэний улмаас одоо дулааны станцууд бол хүндэрнэ. Энэ жил бол 25 онд бол нэлээд алдагдaltaй ажиллана. Одоо реформ бүтэн хийх юм бол за нэгдүгээрт хөрөнгө оруулалтын асуудал шийдэх ёстой. Хоёрдугаарт энэ урсгал зардлын асуудлыг маш тийм нухацтай харж, ер нь энэ компаниуд жишээл одоо хувийн хвшлийн цахилгаан станц 300 хүнтэй ажиллаж хахад төрийн өмчийн цахилгаан станц яагаад 1600 хүнтэй ажиллах ёстой юм бэ гэдэг наацхийн асуудал үст. 3 дугаар дулааны цахилгаан станц дээр гарсан галын шалтгаан тогтоогдоогүй гэж байгаач хуучирч муудсан хоногд хөрөмжөөс нь үүдэлтэй гэж салбарын ярьцгаасан. За тэгвэл яг энэ цаг үед улсын хурал дээр эрчим хүч дулааныг хэрэглэгчдэд хүргэж өгдөг дамжуулах шугамыг засварлах төслийн зээлийн хэлэлцээрийг хилэлцэж байгаа юм а. За уг нь манай улс 2010 онд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалаа батлахдаа 2 том зорилт тавьсны нэг нь 2020 он гэхэд эрчим хүчний тусгаар тогтнолт хүрэх. За гэтэл энэ зорилтод хүрэх ёстой хугацаанаас 5 жил өнгөрч байна. Өнөөдөр 2025 он эрчим хүчний тусгаар тогтнол бие даасан байдлын асуудал мөн шийдэгдээгүй байна. Тэгэхээр одоо сураг сонсох нэ ер нь үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дараагийн бичиг баримтын бас төсөл яваад байгаа юм байна гэж ойлгосон. Энэ дээр жишээлбэл энэ бие даасан энэ чинь тусгаар тогтнолтой холбоотой үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас ер нь тусч орж ирж байгаа юу? Ер нь Монгол улсын хэмжээнд том дургаараа энэ эрчим хүчний бие даасан байдал гэдгийг ямар хэмжээтэй үзэж байгаа бөгөөд энэ эрчим хүч 3 төсөл нь өөрөө тэрний хэд орчим хувийг эзэлж байгаа юм бэ? Өнгөрсөн жилүүдэд янз янз хэлжүүл боллоо ковид моёд гэх мэт. Өнөөдрийн байдлаар бид нар яг эрчим хүчний бүрэн хараад бус байдлаа хангаж чадаагүй байгаа нь. Эрчим хүчээс гаднаас хараад бус байя гэдэг энэ зорилго бол мэдээж тусгаар улсын хувьд бол тэргүй ээлжийн зорилт байна. Энэ бичиг баримтууд дээр бол тухай бүрдэн энэ зорилтод суугаад явах гэж бодож байна. Гэрэл цахилгааны үнийг нэмсэн. Дулааны үнийг нэмсэн. За ийм одоо нэмчихсний дараа ингээ бид хүн бол үнэхээр сайн ажиллаж чаднаа. Ингээ ярьсан шиг санагдаад байна. Бараг тэрийг реформ гэсэн хэлээд байсан. Тэр шадар сайд юм билээ. Тэр нөхрөө чинь гадна дотны яваад яриад байгаа юм бол одоо бүр эрчим хүчний илүүдэлтэй орон болцсон. Өнөө маргаашгүй бид нэр экспортлох гэж байгаа л гэж яриад байсан шүү дээ. Тэгсэн чинь одоо доторх одоо хэдэн цахилгаан шугам сүлжээгээ хийх ийм өнгөгүй болчлаа гэсэн юм яриад байгаа юм. Дулаан цахилгааны алдагдaltaгүй болёо гэвэл дор хаяж 2.5-аас 3 их 80 төгрөгийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт шаардлагатай байгаа талаар салбарх ярьсан байна. Зарим одоогоор энэ хэмжээний хөрөнгө оруулалт хаанаас татах, гадны хөрөнгө оруулагчид манайхыг сонирхох хэсэг нь бүрхэг байгааг гишүүд хэлж байлаа. Урамсгалын өөрчлөлт, цөлжөлт, хөрсний дороотол, орчны бохирдол гээд олон сорилттой дэлхийн нийт нүүр тулж байгаа. За манай улсч мөн адил Монгол орны нийт газар нутгийн 76% нь дундаас дээш зэргийн цөлжөлтөнд өртсөн байна. Үгээрч зогсохгүй дэлхийн дулаараа урамсгалын өөрчлөлтөнд хамгийн эрчимтэй өртөж байгаа 10 орны нэг нь манайх байгаа юм. За энэ цаг үед манай улс юу хийж байгаа вэ? Цаашид юу хийх шаардлагатай вэ? Бусад улс орнуудтай хамтран хэрхэн ажиллах вэ гэдгийг өнөөдөр төрийн ордон зохион байгуулагдсан доктортой байдлын яриа хэлэлцээ сэдвт чуулгад уулзалтын үеэр ярилцлаа. Сүүлийн 80 жилийн уур амьсгалын ажиглалтаар Монгол орны хэмжээнд дундчилсан байдлаар жилийн агаарын температур 225 градусаар дулаарч хурд хүнсний хэмжээ 8%-аар буурчээ. Энэ бол уур амьсгалын өөрчлөлт манай улсад эрчимтэй явагдаж байгаагийн баталгаа юм. Үүний эсрэг тэмцэхийн тулд манай улс тэрбум мод ярих зорилт тавьснаас одоогийн байдлаар 84 сая модыг тарьж ургуулад байна. Гэхдээ дан ганц мод тарьсан энэ асуудал шийдэгдэхгүй гэдэг нь мэдээж. За бусад улс орнуудтай хамтарч бүс нутгаараа гар нийлж ажиллах нь чухал байгааг хэллээ. Газрын дороотлоос бий болж байгаа энэ шар шорон шуурга байдаг юм уу? Агаарын бохирдол энэ бол зөвхөн нэг улсын асуудал биш. Энэ бол хил дамнсан гамшиг болж байгаа учраас улс орнууд хоорондоо хамтарч ажиллахгүйгээр нэг улс дангаараа шийдэх асуудал биш ээ. Хамгийн түрүүнд бол санхүүжилтийн асуудал, за технологийн асуудал,
мэрэгчтэй боловсон хүчнийг бэлтгэх асуудал, бодлогын уялдаагаа хангах энд бол нүүбийн зөвлөмж хамгийн чухал. Газар тариалан эргэлж байгаа салбартаа бол хөрсний хөршин маш их хэмжээнд алдагдж байгаа. Тэгээд тийм учраас энэ жилд ихэд одоо газар тариалангийн тариалан эзэмших дөрөвдүгээр аяны хүрээнд бол газар тариаланд ойн зурвастай газар тариалан хөгжүүлж хөрсний хөршийг хамгаалах ойн зурвас байгуулна гэдэг том зорилт төвчилчихлээ шүү дээ. Тийм бас ой гэдэг нь олон хүрээнд байна. Сүүлийн 10 жил уур амьсгалын өөрчлөлт, доктортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх ажил шин төвшөнд арсан гэлээ. Харин цаашид бүгд ах дүүс шиг хамтран гар нийлж ажиллах ёстой гэдгийг хэлж ирсэн юм а. За тухайлбал шин судалгаа, инновац, шинэлэг байдал, бодлогын түншлэл бий болгох нь чухал гэсэн юм а. Тэгэлээсээ доллар мэдээллийн хөтөлбөр бизнес орчин булангаар үргэлжилж байна. Бизнес эрхлэгчийн байр суурийг одоо үзүүлье. 2023 оны бизнес орчны судалгаагаар жижиг дунд бизнес эрхлэгчдийн 60 гаруй хувь нь төрийн дэмжлэг санхүүжилт дутагдaltaй байдаг гэж хариулсан байна. Гоо сайхны салбарт 14 жил ажилласан бизнес эрхлэгчийн хувьд төрөөс нэгч дэмжлэг авч үзээгүй, нийгмийн даатгал хий хоосон төлдөг шиг санагддаг гэдгийг ярьсан байна. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдэд газрын түрээс хамгийн том дарамтыг өгдөг гэдгийг онцолж байла. Уг нь тус салбарт салбарыг хөгжүүлэх нь ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад онцгой хувь нэмэр оруулдаг. Тийм ч учраас олон орон жижиг дунд бизнес эрхлэгчийн хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгосон байдаг. Харин манай улсын хувьд 2021 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 70% нь жижиг дунд бизнес үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг байгууллагууд байна. Хэрвээ энэ байдал жижиг дунд бизнес эрхлэгч байгууллагууд жилээс жилд буурах хандлагатай байгаа юм. Ингээд бизнес эрхлэгчийн байр суурийг одоо үзүүлье. 2011 онд анх үйл ажиллагаагаа манай салбар эхлүүлж исэн. Үйл ажиллагаа эхлүүлэхдээ бол англиас юм үсэрчилгээний цэвэр органик байгалийн гаралтай бүтээгдэхүүн оруулж ирээд тэгээд яг франчайз үйл ажиллагаа явуулдаг юм салбар байгаа. Анхдагчуд энийг гэж боддог бас. Ер нь бол би анх ингээд ажилд орж анх энэ бизнесийг эхэлж байхад бол бид надад ч мэдгүй юмнууд айгүйх байдаг гэсэн. Одоо ингээд харахад миний хамгийн гой санагддаг юм бол яг одоо энэ ажилласаа хийж байгаа юмнасаа орж ирж байгаа хүмүүс ингээд баярлаад гарахад тэр л одоо энэ ажлыг би хийж байгаагийн хамгийн гой санагддаг юм байдаг. Жохон одоо ингээд гаднаас орж ирэхдээ гонигтай ч юм уу орж ирээд гой өөрийгөө өсөө янзлуулаад хурамсаа янзлуулаад ингээ бүх юм гой ойлгож гарахтаа аим гой жаргалтай болоод гарч байгаа хүмүүсийг харахаар л одоо миний ажлын хамгийн гой утга учир юм шиг санагддаг. Тэр сэтгэл ханамжтай гарч байгаас. Тэгэхээр нөгөө яг үйлчлүүлэх байгаа хүнээсээ одоо айгуу гой кап хамгийн гой мэдрэмжийг авдаг. Энэ ажлыг хийж байгааха утга учирыг ойлгодог гэсэн үг. Эрсдэл гэвэл нөгөө биднээс өөрсдөөс хамаараагүй одоо зөндөө бэрхшээлүүд гарч ирдэг. Тэр нь л одоо хамгийн хэцүү. Тэрэн дээр ер нь хүмүүс айгүй биендээ хайртай байх хэрэгтэй юм шиг санагддаг. Яагаад гэвэл энэ ажил ингээд ажил хийгээд энэ ингээд амар мөнгө олоод байгаа ч юм уу тэгэж бодвол тэрэн дээр одоо ашиг сонирхлын зөрчилтэй ч юм уу одоо бид ингээд нэг газрыг түрээслээд байж байгаа гэхэд тэр түрээсийн үнийг огцом нэмдэг ч юм уу тийм асуудлууд гардаг. Тэр л аюу хэцүү. Тэгэхээр аль нь л гоё монголчин өөрсдөө ингээд хүн ам цүдээ энд бизнес эрхлэх аюу хэцүү. Хэрвээ 5 сая хүнтэй байсан бол чинь үйлчлээ орж ирж байгаа хүмүүсийн тоо гэ бид нар одоо чихээ ашиг ч юм уу тийм зүйл хараад байж байгаа хэмжээний. Тэгэхэд чинь энд бол тийм юм байхгүй шүү дээ. Тэгэхээр ингээд дөнгөн дангаа ингээд байж хахад яг бизнес хийж байгаа хүмүүсийг огцом ингэж хүнийг шууд юм санхүүгийн дарамтанд оруулахгүйгээр
үйл ажиллагаа явуулдаг газрууд ер нь тийм аль алиндаа уян хатан байгаасай л гэж хүсдэг. 14 жил болж байхдаа би улсаас танай бизнесийг ингэж дэмжих гэж шүү. Та нар ийм уулзалтанд ороорой. Ийм хөгжлийн юм юунууд шүү гэдэг ямар ч тийм юмнууд бол гарч ирж байгаагүй. Тэгэхээр бид нэр тэр татварыг төлөөд яг тэр татвараас биднэрт ирж байгаа юм бол ерөөсөө байдаггүй. Мэдээж хэрэг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс өөрсдөө сайжруулад сураад ахиж твшээл явж байгаа. Багаар маш олон уулзалтууд одоо бүлэг баг одоо чинь манайх байлаа гэхэд төсчөнгөө сайханчдын одоо нэгдсэн хүмүүс гээд байдаг. Тэр хүмүүс чинь дотроо уулзалт хийгээд одоо ур чадваруудаа солилцоод ингээд үйл ажиллагаа цэгцлэх маягаар хувийн иймэрхүү юмнууд бол зөндөө байдаг. Тэндээс бол бид нар маш их зүйлийг бас суралцаж авч чаддаг. Улсаас гэдгийг бол би сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ өөрсдөө бол хичээл зүтгэлээрээ маш гоё ивентүүд явуулаад тэндээсээ бүтээгдэхүүнүүдэд танилцуулаад яг энэний ард бол яг бизнес эрхэлж байгаа хүмүүс өөрсдөө байгаад байгаа байхгүй. Тэгээд тийм хүмүүсээр бол би айгүйх бахархдаг, бизнес хийж байгаа хүмүүсээр маш их бахархдаг. Яг тэгвэл ард нь маш олон юм асуудал байгаа. Тэгээд гаднаас жишээлбэл ингээд бүтээгдэхүүн авчираад тэрнийхээ зардал ингээд бүх эрсдлээ өөрсдөө үрээд тэр ажиллаад танилцуулах гад өдөр шөнөггүйгээ явж байгаа болохоор би одоо энд дэж байгаа дэлгүүр дээр байж байгаа бараа болгоны ард ямар их хүч хөдөлмөр явдаг вэ гэдгийг хүмүүс ер нь ингээд аяга гоё ойлгоод аавал хүндэтгэлтэй байвал аяга гоё. Тэрнээс энэ чим тэрэн ч тиймгээл голол байвал бас аяга хэцүү шүү дээ. Гаднаас юм оруулж ирээд үйл ажиллагаа явуулах бол ер нь нэлээд чанга байдаг. Зээлийн батлан даалтын сангийн нийт хөрөнгийн хэмжээ 2025 оны 1-р улиралд 303.4 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 10.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм. Батлан даалт олгосон зээлийн үлдэгдэл 2024 оны мөн үеийнхээс 3.5 дахин өсөж 782.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Энэ сангаас эхний улиралд 21.2 тэрбум төгрөгийн 841 батлан даалт шинээр олгосон байгаа нь 2024 оны мөн үеийнхээс 5.2 дахин өссөн үзүүлэлт болсон ажээ. Орон нутагт энэ сангаас олгосон батлан даалтыг бүсчлэн гаргасан байна. Тухайлбал баруун бүс 3.4 тэрбум төгрөгийн зээлд 94 батлан даалт, хангайн бүс 20.8 тэрбум төгрөгийн зээлд 551 батлан даалт, төвийн бүс 4 тэрбум төгрөгт 95 батлан даалт, зүүн бүс 4.7 тэрбум төгрөгт 94 батлан даалт олгосон байна. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 3.6 тэрбум төгрөгийн зээлд 7 батлан даалт байна. Өнгөрсөн 5 дугаар сард Тянжин Бомтоос Ирээн замын үд чиглэлд нийт 52 галт хэрэг гарсан бөгөөд track mode буюу автомашинаар нийт 850 чингэлэг тээвэрлэгдсэн болохыг Монголын тээвэр зуршлагчдын нэгдсэн холбооноос мэдээллээ. Тянжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 1300 орчим чингэлгүүдийн үлдэгдэл байна. Тянжин Бомтонд ирсэн чингэлгүүд дунджаар 20-с 25 хоног гарч байгаа бол тус Бомтоос Ирээн замын үд чиглэлд чингэлэг дунджаар 3-аас 4 хоногт тээвэрлэгдэж байна. Улаанбаатар хотын гайлын хяналтын талбайд нийт 1060 чингэлэг байгаагаас 596 ачаатай 464 нь хоосон байна. Санхүүгийн зохицуулахаар олон улсын санхүүгийн корпорацтай хамтын ажиллагааны санал бичиг байгууллаа. Санал бичгийн хүрээнд хоёр тал Монгол улсын санхүүгийн салбарт доктортой санхүүтэй холбоотой шинжлэх санхүүжилтийн хэрэгслүүдийг нэвтрүүлж хөгжүүлэх, мөн байгаль орчин нийгэм засаглалын шаардлагуудыг хэрэгжүүлэх замаар хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, ингэхдээ дотоодын компаниудыг хөх бонд, доктортой байдлын бонд, доктортой байдалтай холбоотой бонд зэрэг уур амьсгалын өөрчлөлт, доктортой хөгжлийн чиглэлээр санхүүжилтийн шинжлэх хэрэгслүүдийг зах зээлд гаргах, ашиглах үйл ажиллагааг дэмжих ажлыг хэрэгжүүлэх юм а. Хүүхдийн 61 цуслан бүртгэлтэй байгаагийн 11 нь стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй байна. Өнгөрсөн онд 5 хүүхэд хурдан мориноос унаж амнасаа алджээ. Хоногт Улаанбаатар өвчний 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаа гэж халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Мэдээ үргэлжлэж байгаа хөтөлбөрийн хэсэгт хөдөлмөрийн аюулгүй байдал болон бага насны хүүхдтэй холбоотой багц мэдээллийг үзүүлье. Монгол улсад хөдөлмөрийн аюулгүй байдлын осол эндэгдэл жил ирэх тусам нэмэгдсээр байна. За үүний нэг жишээ хэдхэн хоногийн өмнө болсон дулааны цахилгаан станцын дэлбэрэлт байсан. Өөрчилсөн байдлаар тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацаа ажиллах орчны аюулгүй байдал алдагдсантай холбоотой гэж үзэж байгаа. Ингээд харахад ажлын байран дахь осол эндэгдлийн шалтгаануудад ажлын байрны эрсдлийн үнэлгээ дутуу, тохирсон мэрэгжилтэн тоног төхөөрөмжөөр хангаагүй зэргээс дийлэгтэй үдэж байна.
Аль салбарт хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай зүйлс гэж бий. Үүний дагуу нэн тэрүүнд эрсдлийн хэмжээг тодорхойлон ажиллах нь чухлаа. Хэрэв хохирол амссан тохиолдолд ар гэрт нь үзүүлэх тусламжийн асуудлыг талууд анханасаа гэрээндээ тусгах хэрэгтэйг гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамын ахлах шинжээж хэллээ. Ажлын нэг хэсгийн хооронд явахдаа албан томилдоор явахдаа ч гэдэг юм уу те. За энэ бүх тохиолдлуудад ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүн ямар нэгэн байдлаар эрүүл мэнд амь насаараа хохирох юм бол энэ үйлдвэрлэлийн осол гэдэг тохиол хамаардаг. Ажил олгогч нар бол одоо энэ асуудлыг яаж шийдэг вэ гэхээр хамтын гэрээн дээр их одоо оруулж тусгадаг мөн байгууллагынхаа хөдөлмөрийн дутаад журам дээр бас тусгаж оруулсан байдаг. Яг бол энэ бол хуулиар наривчлан зохицуулаагүй ч гэсэн хуулиас илүү одоо нөгөө ингээд сайн зохицуултуудыг ажил олгогч өөрийнхөө хөдөлмөрийн дутаад журам хамтын гэрээнд оруулах боломжтой байдаг байхгүй юу? Альва байгууллага ямар нэгэн үйлдвэрийн ослыг ажилчдад тохох хандлага байдаг гэдгийг Монголын үйлдвэрчний хөвлийн хороо шүмжиллээ. Яг үнэндээ эрсдэл өндөртэй байгаа цэгийг ажилтан орхиж явах эрх хуулиндаа байгаа. Гэтэл яг үнэндээ тулахаар ажлын байранд энэ нь үйлчилдэггүй байна. Цаашид бол одоо бид нэр хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрүүлэхийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. За ер нь бол бид нэр зөвхөн хүнээ ботсон шийдвэр гаргадаг болмоор. Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хуулиар эрсдэлтэй нөхцөлд одоо тэрийг орхих эрхтэй байгаад гэдэг хууль. Гэтэл яг үйлдвэр компани дээр ирэхээр тэр эрхээ эдэлж чаддаг. Устгах тэр асуудлыг нэг номер тэнд хариуцж ажилтаа явах хэрэгтэй. Ингээд энэ нь өөрөө буцаагаад тэр ажилтны хүний эрх ашгийг хөндөж энэ ноцтой осол аваар гарахад ажилчин хүн хохироод үлдэх ийм асуудлыг үүсгэж байгаа. Ажлах орчны эрсдэл их багаас үл хамааран төрийн хайхрамжгүй байдал ихсэж байна. Үүнтэй холбоотой иргэдийн ажлах орчин аюулгүй байдал алдагдаж, осол аваарын төвшин хүнд хэлбэрт хүрээд байна. Сүүлийн саруудад улаанморхуу өвчний тохиолдол нэмэгдэж, нийслэл болон орон нутагт тархалт нэмэгдсээр байна. Тодорхойлбол он гарснаар өнөөдрийг хүртэл нийт 5565 тохиолдол бүртгэгдээд байна. Газар зүйн байршлаар нь авч үзвэл нийслэлд нийт тархалтын 90 орчим хувь нь бүртгэгджээ. Тэр дундаа Баян зүрх дүүрэгт нийт тархалтын 30% нь бүртгэгдсэн болохыг албаныхан мэдээлж байна. Мөн хоногт 200 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Халдвар төвчнөөс сэргийлэх вакцинжуулалт иргэдийн хариуцлагатай байдал хамгийн чухал байгааг албаныхан хэлж байна. Товлол дархлаажуулалтанд хамрагдсан бол улаанморхуу өвчин тусах эрсдэл буурдаг болохыг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Мөн 2 тунгаа бүрэн хилгээгүй тухайн өвчний хавтал болсон тохиолдолд 72 цагийн дотор өөрт ойр байрлах дүүрэгт дархлаажуулалтанд хамрагдахыг сануулж байна. Дархлаажуулалтын тухай хуулийн заасан байдаг. Улаанморхооны өвчнийг бол заавал хийх дархлаажуулалт болно. За засгийн газрын тогтоолоор ямар хугацаанд хийх вэ гэдгийг зааж өгдөг. 9 сартаа нэг тутам 2 настайд нь 2 дахь тунгаа авах юм бол энэ хүн бүрэн тунгаа авсан. Энэ хүн насан туршдаа энэ улаанморхон өвчнөөс одоо хамгаалах яг нь дархлаа үүснэ л гэсэн үг. Хэрвээ хамрагдаагүй бол бид нар нэмэлт дархлаажуудыг бүх насанд хийж байгаа л гэсэн. Өртөмхий бие махбод гэдэг бол улаанморхоноор огт өвдөөгүй, вакцинд огт хамрагдаагүй, вакцины бүрэн тунд хамрагдаагүй бүх хүн өвчлөх эрсдэлтэй. За улаанморхоноор хэрвээ одоо өвчлөөд тийм ээ батлагдсан тохиолдлуудыг бол одоо эмч хүн иргэд бол өөрсдөө дур мэдээ эмчилж болохгүй. Яагад үл энэ ч өөрөө хүндрэх эрсдэлтэй. Тэгэхээр зэрэг иргэд маань бол одоо заавал одоо өрхийн эрүүл мэндийн төв одоо заавал үзүүлэх хэрэгтэй. Ер нь бол нийт одоо өвчилж байгаа тохиолдлын 90% нь Улаанбаатар хотод байгаа. Тийм учраас одоо нийт бүх 9 дүүрэг дээр бол бид нэр хариу арга хэмжээний багуудыг ажиллуулж байгаа. Орон дулаан ирж аймаг сумдын Баяр наадамгээд хурдан морины уралдааны эд үе эхэлж байна. Тэгвэл хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн эрх зөрчигдөх, эрүүл мэндэд ноцтой эрсдэл учрах тохиолдлууд цөөнгөө гардаг. 2017-оос 2024 оны хугацаанд улсын хэмжээнд 9547 хүүхэд мориноос унаж бэртжээ. Эдгээр тохиолдлуудын 11.7% буюу 1115 хүүхэд уралдааны мориноос унаж бэртсэн бол 16 хүүхэд харамсалтайгаар нас барсан байдаг. За иймд Баяр наадмын өдрүүдэд хурдан морины уралдаан унаач хүүхдүүдэд томоохон эрсдэл учруулдгийг санаж хүүхдийн эрх хамгаалах хэрэгтэйг, хүүхдийн эрхийг хамгаалах хэрэгтэйг сануулж байна. Хурдан мориноос унаж бэртсэн хүүхдүүдийн 47% нь толгойн бэртэл гэмтэл, 30% нь тохоо мөрний шууны бэртэл авсан гэх статистик тоо мэдээлэл байна.
Нийт уралдааны мориноос унаж амнасаа алдсан хүүхдүүдийн 87.5% нь толгойн гэмтлийн улмаас нас орсон байна. 1996-аас 2024 оны хооронд нийт 52 хүүхэд уралдааны мориноос унаж нас орсон байна. Баяр наадмын үеэр уяачид унаач хүүхдээсээ илүүтэйгээр мориндоо анхаарал хандуулсан байдаг жишээ жил бүрийн баяр наадмаар харагддаг. Энэ нь унаач хүүхдийн эрхийг мөн л ноцтой зөрчиж байгаагийн илрэл юм. Энэ тодорхой хамгаалтын хувцас хэрэгслийг өмсүүлэх ёстой. Хоёрдугаарт эцэг их асар хамгаалагчтай, уяачтай гэрээ байгуулсан байх ёстой. Өөрөөр хэлбэл хүүхдийн албадан хөдөлмөрийн шинжтэй үйл ажиллагаа бол байж болохгүй гэж үзэж байгаа. Гуравдугаарт нь мэдээж гинтийн ослын даатгалт амрагдсан байх шаардлагатай гэсэн ийм шаардлагуудыг бол зайлшгүй хэрэгжүүлээч гэж ингэж Хүний эрхийн үндэсний комиссоос зөвлөж ирдэг. Хүүхдийн хичээл сургуулийн үе таардаг те. Тухайн үед яг хүүхдийн хичээл сургуулиас бас тасалтуулах, олон хоногор хичээлийг нь завсардуулах ийм асуудлууд гардаг. За энэтэй холбоотойгоор ерөөсөө хуульд яг тусгаж өгсөн хурдан мөрний уралдаан хүүхдийг хичээл сургууль, боловсрал, эрүүл мэнд за бүх талаас нь уяач хариуцлага хүлээнэ. За бас сүүлийн үед эцэг эхийн хариуцлага бас нэлээд сул байна. Хүүхдийг сайн танихгүй уяач айлд олон хоног байлгах нь хүүхдийн хөдөлмөрийн төвчшгүй хэлбэрт ордог. Үүнд эцэг эхчүүд анхаарлаа хандуулж хараа хяналтаа сайжруулахыг мэрэгжилтнүүд онцолж байна. Хурдан мөрний уралдаан унаач хүүхдүүдэд томоохон эрсдэл учруулдгийг санаж аюул эрсдлээс хамгаалах шаардлага хэдийнэ бий болсон. Засгийн газар холбогдох байгууллагууд унаач хүүхдийн насыг хязгаарлах, хамгаалтын хувцас хэрэгсэл, заавал өмсгөх, даатгалт хамрагдсан байх зохицуултыг хуульчилсан ч хэрэгжит хангалтгүй байгааг илрэл дээрх тоо баримтуудаас харагдаж байна. 2023 онд хүүхдийн цуслангийн ерөнхий шаардлага шинжлэгдэн батлагдсан. За энэхүү стандартад хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амарч хөгжих нөхцөлийг хангах гол үндэслүүдийг тусгасан байдаг байна. За ингээд стандартын шаардлага хангасан цусланд тохирлын гэрчилгээ олгож гэрчилгээтэй цуслангууд үйл ажиллагаагаа явуулах ёстой. Гисэн идэж зурагчдын амралт, зуны амралт эхэлж байгаа энэ цаг үед улсад бүртгэлтэй нийт 61 цуслангийн ердөө 11 л стандартын шаардлага хангасан тохирлын гэрчилгээтэй байна. 2023 онд нийт 79 мянга, 2024 онд 91 мянган гаруй хүүхэд цусланд хамрагдсан байна. Хүүхдийн цусланд явах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байна. За гэхдээ жил бүр энэ олон хүүхдүүдийн явж байгаа цуслан стандарт шаардлага хангадаггүй гэдэг асуудал байсаар л байна. Бол заавал нөгөө стандарт хэмжилзөөгөөс л тохирлын гэрчлэгийг бол авах хэрэгтэй. Гэтэл тохирлын гэрчлэгийг цуслангууд бол үйл ажиллагаа явуулаад байна. Ингээд байцаагч нартай ажиллаад дүгнэлт гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ дүгнэлт гаргуулсан цуслан бол тухайн жилд үйл ажиллагаа эхлүүлэх хэрэгтэй. Тэгэд энэ дээр одоо энэ тухайн жилийнхаа үйл ажиллагаа эхлүүлэх дүгнэлтээ гаргуулахгүйгээр үйл ажиллагаа эхэлж байна. Тохирлын гэрчлэгийг огт авахгүй байгаа яваад байгаа цуслангууд бас байна. Тэгэхээр энэ тохирлын гэрчлэгийг аавна гэдэг чинь нэг талдаа бид нар яг хүүхдэд стандарт гэдэг бол хамгийн минимум одоо нөгөө дагж мөрдөх зүйл шүү дээ. Тэгэхээр энэ стандарт дээр бол зүгээр хамгийн байж болох одоо хамгийн наадуудад тэр хэмжээг бол зааж өгч байгаа. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа 48 цуслан байгаагаас 37 нь хүүхдийн цуслан тавигдах стандарт шаардлагыг хангаагүй хэрнээ за үйл ажиллагаа явуулж байгаа нь ноцтой асуудал байна. За хууль дүрм шинжлэгдсэн ч хэрэгжилт хангалтгүй байгааг мэрэгжилтнүүд онцолж байна. За мөн нөгөө талдаа хүүхдийн цуслангийн хяналт хариуцлагын механизм сул байгаагч харуулж байна гэлээ. Ажлын хэсэг явуулаад үнэлгээ хийхээр стандартын шаардлага хангадаггүй. Ер нь бол нийтлэг түгээмэл үйл тохирлууд юунд дээр гардаг вэхээр ихэвчлэн хоол үйлдвэрлэлийн үйлчлэгээний хэсэг дээр гардаг. 49-46-гийн шаардлагыг хангахад одоо жишээ нь ер нь энэ жишээ хэлээ л да аяг тавг угаагчийг одоо ашиглахаа одоо болсон байна шүү дээ тийм ээ. Дандаа одоо автомат аяг тавг угаагч хэрэглэх хэрэгтэй байдаг. Гэтэл одоо нийтээр үйлчилж байгаа ийм газарт автомат аяг тавг угаагч хэрэглэхгүйгээс болоод тэр олон хүүхдүүдийг тэр угаалгын шингэний үлдэгдэлтэй одоо тэрийг бүрэн арилгаж чадахгүйгаас болоод одоо хорт тавдрын суур өвчлөл одоо болох тийм эрсдэл одоо дагуулж яддаг байхгүй. Тийм учраас одоо энэ бол 49-46-аар заавал одоо автомат аяг тавг угаагчтай байх хэрэгтэй. Хоёрдугаарт нь тэр аяг тавгийг одоо автоматар хариуцах гэж одоо төхөөрөмжийг байрлуулсан байх хэрэгтэй. Гэх мэтчлэн одоо шаардлагуудыг бол түгээмэл хангадаггүй бол хүүхдийн цуслангуудын стандартыг мөрдөх нь хууль ёсны шаардлага төдийгүй хүүхдийн амнаас эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал. Иймд холбогдох байгууллагууд цуслангуудын стандарт мөрдүүлэх хяналтыг сайжруулахад онцгой анхаарч хүүхдийн эрхийг хамгаалах арга хэмжээ авах шаардлага байгаа нь харагдаж байна. За мөн цуслангийн стандартад хүүхдийг аюулгүй тээвэрлэх асуудал багтдаг. Гэтэл орон нутагт байршилтай цуслангууд руу зорчих зам хүүхдүүдийг аюулгүй тээвэрлэж явахад хүндрэлтэй байдаг байна. За иймээс үүнд анхаарах шаардлага байгааг салбарын мэрэгчлэнүүд онцолж байлаа.
Тэнгэрлээ зэн 7 хоногийн мэдээллийн хөтөлбөрүүдэд үзүүлэлээ анхаарлаа хандуулсанд баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.